Би энэ журмын тэрийн дэмжиж явж байгаамаа зүгээр сая их хурлын энэ дээрээс бас буруу мэдээлэл өгсөн учраас залруулах хэрэгтэй болов уу гэж бодож байна. Цааш дээр энэ залруулах хийж авахгүй бол болохгүй юм байна. Манай яамны төвшөнд салбарын төвшөнд бол тийм талцаад хуваагдаад байгаа юм байхгүй штэ. Периодорж гişүнэ. Би 8-аас 12 оны хооронд 75 орнтой одоо яамны төв аппарат ажиллаж байсан. Намайг 17 онд буцаад очиход 104 болсон байна лээ. Төрийн захиргааны албаа агштаас ямар нэгэн хүнийг ямар нэгэн шалгуураар хууль бусаар явуулаагүй. Цөмөөр ажиллаа хийж байгаа. Нэг. Хоёрдугаарт манай систем бол голдоо тусгай албаных нь л да. Энэ тусгай албаныхныг дотор тийм талцсан юм надад ажиглагдахгүй байгаа шүү дээ. Би зарим нэгэн өөрчлөлт хийж байгаа. Гаднаас ёстой нөгөө цүнх баригч гих мэтийн авчраад авчихсан байсан хүмүүсийг сольж оронд нь энэ систем дотор 10-аас доошгүй жил ажилласан, гаршсан, мэрэгжсэн төр албаа агштыг төрийн албаны зөвлөлөөс саналын аваад шалгаруулалтанд оруулаад томилж байгаа. Энийг мушгаад байж хэрэггүй. Хязээ талцал бий болдгоо гэхээр гаднаас карманы хүн авчир тавьчихад тэднэр нь төрийн захиргааны албаа агштыг хажиглаад эхлэхээр талцал үүсдэм юм аа. Энэ огт байж болохгүй асуудал. Миний сүүлийн үед хийж байгаа томилгоонууд бол дандаа энэ мэрэт гэдэг зарчмаар чинь явж байгаа хүмүүсийг тавьж байгаамаа. Зарим тавигдж байгаа хүмүүсийг би ерөөсөө танихгүй хүмүүс тавигдж байгаа. Анкетын үзэл энэ мэрэт гэдэг шатны дэвших зарчмаар явсан ажлын шаардлага хангасан ийм л хүмүүс томилогдож байгаа. Энийг би хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Нөгөө талаар тэр нэг шүүхээр ажилд эргэж тогтоосон хүмүүсийн цалин хөлсний асуудлаар хууль зүйн сайдын хатуу цензураар орж асуудал шийдэгдэж байгаа, ялгамжтай хандаж байгаа гэсэн тайлбар хэлэгдэжлээ. Тийм юм угаасаа байхгүй. Шүүхийн шийдвэр гарсан он дараалалаараа улсын их хурлаас гаргасан өгсөн мөнгөний хэмжээнд миний доод талд байдаг шүүхийн шийдвэрийг байгуулах санал оруулж ирээд давхар дахиад нэг шатаар хэлэлцээд ийм хүмүүсийн шүүхийн шийдвэрийг биелүүлэх шийдвэр гаргая гэхэд нь тэрэн дээр нь зурж байгаа. Юм болгоныг ингэж харлуулж өөрсдийнхээ хэмжээгээр асуудал ярьдгаа болцгоо. Энэ миний зарчим биш ээ. Хуулийн зарчмаар бүх юм явж байгаа шүү. Би энийг хэлэх гэсэн. Би хязгаарч төрийн захиргааны албаа агштыг энэ хэний хүмб, тэр хэний хүмб, энэний эцгийнх нь ямар хүн байд юм, ямар харьяалт байд юм гэж ерөөсө сонжиж явсангүй. Одоо энэ удаас хараа сууж байгаа төрийн албаны зөвлөлийн хэн мэднэ. Энийг би залруулах хэлэх ёстой. Би цаашдын залруулгууд хийн шүү. Дөрөв дээр дэд сайттай холбоотой асуудал ярьчлаа. Тэр чинь нөгөө анхан шатны шүүхтэр төлөөнийхэн шүүгч нь хурал даргалаад хийсэн. Давзаалдах шатны шүүхтэр тэр худалдаа хөгжлийн банкны хуулийн хэлтсийн дарга байсан хүн улаан цайм хурал даргалахлаар нь хойшлуулах санал тавьбал яасан юм бэ гэсэн хойшлуулах саналаа тавьсан. Хойшлуулах санал тавихт нь хүчээр хуулаа хийчихсэн. Тэгтэн тэр давзаалдах шатны шүүх хуралд өөрөө ороогүй мөртлөө өрөөлийг оруулах давхар луур бас явагдсан. Ийм асуудал байгаа юм шүү. Угаасаа шийдвэр ойлгомжтой байсан. Цэцгийн дүгнэлтээр бол ерөөсөө захиргааны шүүх хянах ёсгүй байсан. Ийм л луур явагдсан. За гişүүд үг хэлж дууслаа.